Мянганы бос галгасан тэр 100 архангайн сүрлэг өндөр улсын суганд зусаж буй малчин айлын гадаа үчийн бүрийн нөмрөн авчээ. Өнгөрсөн өвлийн төмөр зуудыг арай гэж давсан малчтын хувьд энэ 100 амгалан тайван байх учиртайж байгаа дэлхийн нэг л нууцлаг бөгөөд сүрлэг төрхийг олдгсон. Саяхан л 2 дугаар ангиа дүүргэж сургуулийн амралтаараа хөдөө ирсэн амраа хүү гэрийнхээ гадаа зогсохдоо зүрх нь нэг л төгшүүртэй цохилохыг мэдэрнэ. Түүний хайртай тарлан тугал нь үнэ тугал нийлэхэд ирсэнгүй. Аав нь адуундаа яваад 2 хонсон ээж нь гэртнэлх дүг нь бүүвэлэн сууна. Ээж нь хүү рүүгээ санаа зовнонгүй харж миний хүү чинь одоо аавынхаа эзгүйд гэрийн баг нь шүү дээ. Морио барьж чадах уу? Ээж нь дүүг нь орхиод явж зүрхлэхгүй байна. Тарлан минь шөнийн харанхуйд ганцаараа яандаа чи минь л арга эвийг нь олоорой хэмээн аминчлан захив. Бяцхан ир шийдвэр гаргах хэрэгтэй болов. Тарлан минь хаана байна вэ? Хөвчийн чон зэрлэг амьтад иргсэн энэ шүн тэр жаахан амьтан яаж тисэх билээ? Гих бодол хүүгийн сэтгэлийг зовоно. Тэрээр уяан дээр хонгор мориндоо төхөж очоод дэлэнд нь нүүрээ наав. Хонгор морин түүнийг 3 настай байхад нь аавынх нь зүсэлж өгсөн хүүтэй хамт өссөн итгэл танд нь юм. Хонгор минь хоёулаа л явахгүй бол болохгүй. Чи бид хоёр л тарланг олж ирж чадна гэж хүү мориныхоо чихэнд шивнэхэд хонгор морин хэлхийг нь ойлгосон мэт газар цавчлан үүрсэв. 8 настай хүүд хүнд суран эмээлийг морины нуруунд дээр гаргана гэдэг амаргүй даваа. Баг сургуулийн сурагч хүү хүнд эмээлээ гэрээсээ чирсээр уяан дээр арай гэж авчирв. Тэрээр хонгор морио уяаны дэрэгдэх өндөрлөг шороон дээр хөтөлж аваачаад өөрөө дээр нь гарч зогсов. Хамаг хүчээ шавхан эмээлээ 2 гардан өргөж мориныхоо нуруун дээр пал хийдэл гаргав. Эмээл нь нөгөө тал руугаа хазааж унах гээд байсан тул жаал хүү сугаараа тулж байгаад олон жирмийг нь арай гэж оосрлон жижигхэн гараараа чангалав. Түүний бор царайнд шийдэмгий байдал тодорч цовоонууд нь харанхуйлж буй ойн гүн рүү ширтэж байлаа. Тэр бол аавыгаа байхгүйд энэ гэрийн ганц эр хүн малын эзэн юм. Хүү мориндоо мордож хөвч рүү жолоо заллаа. Гэрээсээ холдох тусам хот айлын нохтын хуцах чимээ алсарч ойн гүн дэх үл мэдэгдэх чимээнүүд тодорно. Моддын мөчөр салхинд найх нь яг л аврах том гарнууд хүүг барьж авахар суниаж буй мэд дайдас төрүүлэм. Гэвч хонгор мориныхоо тургих чимээ жиг дамсгах нь болж байв. Гинэт бороо тусгнаж эхэллээ. Хүйтэн туслууд хүүгийн хацар дээр бууж нимгэн дээлийг нь нэвт норгож эхлэхэд тэрээр чичирч байсан ч жолоогоо тавьсангүй. Тарлаан. Химэн хашгирах хүүгийн дуу ойн цурайнд дарагдана. Ойн гүнд нэгэн хавцал тугалын мөөрөх сулхан чимээ сонсогдов. Хүү баярлан хонгор морио тэр зүг рүү ярууллаа. Гítэл харанхуй дундаас хос ногоон очиг нүд гялалцахыг үзээд жаал хүүгийн хамаг биеийн арцсхив. Бүх зүйлнүүд ирэмхийн зуур болов. Харанхуй дундаас 2 саарл сүдэр сум шиг ухсхийлээ. Хүү айцаас болоод хашгирч чамдсангүй харин хонгор морь аюулыг зөнгөөрөө мэдэрч урд 2 хөлөө агаарт сойв. Ал хийх чимээ гарч нэг чон нь хонгор морины хойд борвиноос амдаж зуулаа. Хурц соён булчинхэн нэвт хазаж ясанд нь тулах мэт болоход хонгор морь өвцөндөө болоод тэнгэр газар 2 нийлтэл янзгав. Хүү эмээл дээрээсээ ойчих төгсөнж мориныхоо дэлнээс чанга атхан тогтов. Морины хойд хөлнөөс халуун цус олгойдон гарч хүүгийн гутлыг норхыг тэр мэдэрлээ. Хонгор морь өвдөлтөө уур хилэн болгон хувиргаж шархатсан хөлөөрөө агаар цавчлан тийрлээ. Хүчтэй цохилтод өртсөн чон хэдэн метр газар шидэгдэн гаслах чимээ гарав. Энэ мөчид бяцхан ир айцаа мартаж зайл муу аратан. Химэн хашгирч гартаа байсан урд шилбүрээрээ агаар зүсэн чоннуудыг оруулгав. Шилбүрийн тас хийх чимээ морин догшин янзгаан хүүгийн зүрх зориг нийлж өсгөлэн араатнуудыг ухрааж чадлаа. Чоннууд шөнийн харанхуй дуусан алга болоход амаараа чичирсээр мориноосоо бууж бутны ёроолд нүгдсэн тарлан туглаа тэрэн авлаа. Хонгор морины хөлөөс цус тасралтгүй гоожиж булчин татхан нь чичирж байхыг хараад хүүгийн нулимс өөрийн ирэхгүй бөмбөрөв. Уучлаарай хонгор минь. Намайг хамгаалсанд баярлалаа гэж шивнээд тэрээр өмсөн дээлийнхээ хормоог тастан авч мориныхоо гүн шарахыг чангагч нь болоо. Хонгор морин хүүгийн мөрөн дээр толгоогоо тавьж өвдөлтөө төвчин зөөлөн тургав. Жаал хүү тарлан туглаа эмээл дээрээ гаргаж аваад харих гэтэл байдал биштэв. Хонгор морин шархатсан хөл дээрээ гიშгэж чадахгүй доголж нэг алхах бүртээ зовиртой янзгаана. Дээрээс нь уулын ширүүн бороо зүсэрч өтгөн цагаан манан хавцлыг бүрхэн алхам газарч харагдахгүй болгожээ.
Харанхуй шөнөөр халтаргаа ихтэй хадан хясаа дундуур шархацсан морьтой. Тугал өвөртлөн уруудах нь аюултай байлаа. Хэрв хонгор морь нь халтарвал тэд бүгдээрээ хавцал руу нисэх эрсдэлтэй. Бяцхан иргэн тойрноо ажиглавал чоннууд бүрэмсэн яваагүй хадан цаана тэднийг отож буй мэд сүүдэр үзэгдэнэ. Хонгор минь чим нь ийм хөлтэй хол явж чадахгүй. Би дэндэл байхаас өөр аргагүй гэж хүү шийдэмгий хэлв. Тэрээр мориныхоо шархыг дахин чангалж богоод нүмер газар хайж нэгэн том хадны доор оров. Тэрээр тарлан туглаа дундаа оруулан хонгор мориныхоо дулаан биений нүмер твтлээ. Хүүний гартаа шилбүрээ чанга атгаж нөгөө гараараа мориныхоо хөлөөс атхан шөнийн турш чонноос сэргийлэн манаж хонхоор зориг шулуудав. Түүний сэтгэлд айдас байсан ч хайртай амьтаа хамгаалах хариуцлага түүнийг хизээнийхээс илүү хүчтэй болгожээ. Үр цайж хангай нурууны оргилууд нарны алтан туяанд гялалзаж эхлэхэд хүүг аав нь хайж яваад оллоо. Морин дээрээ туглаа өвөртлөн шархагдсан морио хөдлөөд толгой дээгүүр алхаж яваа хүүгээ хараад аавынх нь нүдэнд баярын нулимс зээлгэнэв. Миний хүү жинхэнэ эр хүн болжээ гэж аавыгаа хэлэхэд амраа зүгээр нэг нэмсгэлсэнгүй. Тэрээр энэ шүн байгалийн хатуу ширүүн сорилт айцыг ялан дийлж нөхөрлийн үн цэнийг зүрхээрээ мэдэрсэн юм. Жаалхүү хөвчийн тэр нэгэн шүн зоригт эрийн ертөнцөд хөл тавьсан билээ.